өдрийн мэндийг хүргье. За 24 он маань улиран одох гэж 25 он гарахын энэ босхон дээр та бүхэндээ од гарагийн хөдөлгөөнийг өөр шинждэг сар бүрийн зурхайг оруулж харууллаа. Үүнээс өмнө бол ухрах хөдөлгөөн гэж юу байдаг? Тэр тусмаа бод гарагийн ухрах хөдөлгөөн гэж юу байдаг талаар бол мэдээлэл оруулсан. Ерөнхийдөө ухрах хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг бол за тэр урд нь оруулсан номын ордонд ухрах хөдөлгөөн болж байна гэсэн мэдээллийг бол олоод сонсчих юм бол ер нь энэ хөдөлгөөн гэдэг нь юу байдгийг бусад ордноо ер нь хүмүүс тэр энэ дэлхийн хүмүүст энэ эргэсийн хөдөлгөөн яаж нөлөөлдөг вэ? Гар эргэсийн байрлал гэдэг нь юу вэ гэдэг талыг бас ойлгочих واخаа. За тэгээд охины ордныхны тухайтад бол энэ хөдөлгөөн таны 4-р гэрт болж байна. За 4-р гэр гэдэг маань бол таны оршиж амьдарч байгаа газар орон, өөрийн чинь гэр орон, за тэгээд байр сууц, эцэг эх, одоо хийн байр энэ бүх юмыг илэрхийлдэг. За тэгэхээр энэ байрлалд бол энэ бод гарагийн ухрах хөдөлгөөн болж байна. За тэгээд энэ бод гарыг бол таны одоо энэ гэрт 25 оны 1 сарын 9-ний хүртэл байрлах юм байна. За тэгэхээр 11 сарын 26-наас эхлээд 12 сарын 15-ны хүртэл ухарч байгаа энэ бод гарагийн хөдөлгөөнийх нь одоо нөлөөгөөр та бүхэн юу хийж болох вэ гэвэл за эргэншлийн бичиг баримт бүрдүүлж болно. Виз хүсэх асуудлыг хөөцөлдөж болно. Ургийн овг одоо нэр мэрээ өөрчлөх талаар барьж байгаа бол энэ талын асуудлыг хийж болно. Гэхдээ цоо шин ажил, цоо шин зүйлийг эхлэх маш их үнэтэй зүйлийг худалдаж авахыг бол татгалзах хэрэгтэй гэж үздэг. За тэгээд зарим нэгэн хүн бол өмнө амьдарч байсан газар орон руугаа буцна. Байр сууцаа одоо түрээслэх гэж байгаа бол тэр асуудал бас хөөцөлдөж болно. Харин их хэмжээний хөрөнгө мөнгөөр одоо худалдаа авалт хийгээд хэрэггүй гэдэг учраас байр худалдаж авч авал энэ үед бас судалгаа хийж бол маш сайн болно. Харин хаваахан гэрээ судалдаа авах гэрээг бол жоохон хойшлоод 15-наас хойш хийгээрэй гэж үздэг юм байна. За эргэншлийн бичиг баримтаас гадна бас одоо байр сууцны баримт бичгийг ч гэсэн шинжлэх асуудалд бол бас анхаарч болох үе гинэ. За зарим нэг хүн бол нутаг орн руугаа буцаж болно гэж байна. Амьдарч байсан буцаг орн. За эргэншлийн бичиг баримт виз гэхээр бол одоо гадаадад цаашлах асуудлыг бол хэрвээ хөдөлж байгаа бол энэ бүхэн бол зөвхөн бичвэрт бүрдүүлэх шатндаа бол болно гэж. За хэрвээ яг энэ үед одоо ингэж хөдөлгөөд эхэлчихсэн бол санаанд гарч тийм үү мэдэхгүйгээр хөдөлгөөд эхэлсэн бол энэ асуудал чинь ретро үед эхэлсэн учраас ерөнхийдөө нэлээд удах мэдээ сунжрах юм хандлагатай шүү гэж. За Марс гараг буюу ангараг гараг. Ангараг гараг таны 12 дугаар гэрт энэ сарын 6-наас эхлээд хурж байгаа. За энэ 12 дугаар гэр гэдэг үл өнгөрснийг илэрхийлдэг. Мөн алс холын орон, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, өв хөрөнгө бас хамтын орлого гэсэн асуудлыг илэрхийлдэг гинэ. За тэгэхээр энэ үеэс эхлээд бол Марс гараг бол таны одоо 12 дугаар гэрт эх оны 2 дугаар сар хүртэл байна. За энэ үед яах вэ? Бас ухрах хөдөлгөөн хийж байгаа. За ухрах хөдөлгөөний үед хийж болохгүй юм гэдгийг тэгсаалтанд бас зөвхөн одоо бод гараг л энэ л үед болохгүй гэдэг биш. Ухрах хөдөлгөөний үед гэхээр дандаа өнгөрснээр гэж хардаг тийм үе байдаг шүү дээ. Тэгэхээр за энэ үед та хэрэгцээнээс илүү зардал битгий гаргаваа гэж хамтын орлогыг илэрхийлдэг учраас 12 дугаар гэртээ одоо жишээлбэл гэр бүлийнхаа мөнгийг за ямар нэгэн байдлаар чиний хөдөлмөрлсөн бичгийн хамтынхаа орлогоноос илүү их хэмээ зарчих гэдэг бас юм эрсдэл үүсч бодгүй юм байл. Тэгэхээр энэс болгоомжлогч. За мөн Марс гараг буюу ангараг гэдэг чинь өөрөө дайнч гараг. Дайн хүчтэй маш тийм одоо тийм сөргөлтөө иймэрхүү зүйлээс бас болгоомжлох хэрэгтэй. Дайн бол яг хоо дайнч гараг гэдэг ч гэсэн хүн болгон дайтна дандаа ингэ сөргөлтөнд байлтна гэсэн үг шүү дээ. Гэхдээ идэвхтэй үйл ажиллагааг бас дэмждэг эрч хүчтэй байдгийг илэрхийлдэг гэсэн. За тэгэхээр энэ үйл бол нэг ямар нэгэн төсөл урд нь эхэлчихсэн байсан бол энийг маш их эрчимтэйгээр хийгээд дуусгаж үрлэнгээ үзэх үе. Ирэх оны 2 сар хүртэл. За 12 дугаар сарын 7-ноос Нептун гараг таны 7 дугаар гэрт байрлах юм байна. За 7 дугаар гэр юу вэ гэхээр хамтын ажиллах, бүх төрлийн хамтын ажиллагаа. За тэрэн дундаа гэр бүлийн болон
талаар хэрвээ ямар нэгэн шийдэгдээгүй асуудал, жоохон бүрхэг үнэтэй асуудал байсан бол ерөнхийдөө шийдэгдэх тал руу хандаад урагшлаад эхэлнэ гэж. За цолмон гараг. Венус гэдэгтэй, Венус гэдэг, Венерач гэдэг. За энэ гарыг таны 6 дугаар гэрт байрлана. За 6 дугаар гэр юу байдаг вэ гэхээр эрүүл мэнд. Аль эсвэл өдөр тутам хийдэг таны ажил. Энэ асуудал. За тэгтэл яг энэ гэрт асуудал ийм 6 дугаар гэрт чинь цолмон гарагтай хамт Плутон гэдэг гараг. За манай Плутоныг далайван гэж орчуулад байдаг баха. Плутон гарагтай нэгднэ. Плутон гараг яадаг вэ гэхээр их хэмжээний мөнгө орлогыг илэрхийлдэг юм л дээ. Тэгэхээр энэ цолмон гараг бол бас бага хэмжээний орлого ч юм уу бэлтгэсэлт, урамшуулал, шагнал гэсэн юм илэрхийлдэг. Энэ хоёр нэгдэж байгаа үед болохоор танд маш их тийм сайн ажлын санал авах ч юм уу те арай өндөр цалинтай ажилд таныг санал болгодог ч юм уу. Эсвэл одоо хувийн бизнес их айгүй шанс гэдэг чинь яддаг те завшаан тохиолдол. Ийм гарах магадaltaй гэж байна. За энэ бүхэн бол 12 сарын 15-наас хойш 1 сарын эхний үед болох үйлдэл яриад байгаа шүү. За 15. 12 сарын 15-наас бод гараг маань нөгөө ухар хөдөлгөөнөө зогсоогоод урагшилж эхэлнэ. За бод гараг бол ухар хөдөлгөөн эхлэх болон төгсгөл үедээ дандаа сүүдэр үе гэж байдаг. Тийм болохоор цоошин ажил эхлэх их хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг бас сүүдэр үеийн дууссан үед буюу ядаж л ухар хөдөлгөөн дууснаас хойш 3-5 хоногийн дотор л хийж эхлэх хэрэгтэй. Нэх яарал гэсэргүй гэсэн бас тийм санал өгөөд идэгээ. За энийхээ анхаарал авчин үзье. За мөн 15-нд сэргэл хардсаар гарнаа. Таны 10 дугаар гэрт байрлнаа. 10 дугаар гэр гэдэг бол карьер, таны ажил, албан тушаалын хамгийн өндөр дээд зэгийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ үед та ажлаа өөрчлөх тухай бодож байгаа бол за энэ бас сайн. Ажлаа өөрчлөх, зарим нэгэн ажлыг дуусгарч цэг тавих, зарим нэгэн ирээдүйд төлөвлөгөөг өөрчлөхөд сайн үе гинэ. За тэгэхээр энэ үед зарим нэг нь одоо ингээд ажлаа өөрчлөх гэхээр би ирээдүйд яах вэ гэдэг ирээдүйн талаарх жоохон санаа зовнил энэ төр байгаа бол ингэж санаа зовох хэрэггүй шүү гэж. Яагаад санаа зовох хэрэггүй вэ гэхээр бархас байдаг гараг. Дэлхийн дагуул 9 нарны дагуул 9 гаригуудаас хамгийн том гараг нь бархас байдаг гараг. За бархас гараг юу илэрхийлдэг вэ гэхээр дандаа хөөгжил, дэвшил, тэлэлт, өргөжилт дандаа тийм сайхан оптимистик бодол энэ бүхнийг ингээд илэрхийлдэг учраас та өөртөө итгэлтэй өөдрөө одоо муу зүйл болно гэж дэндүү их санаа зовхгүйгээр байх юм бол энэ өөрчлөлтийн асуудал чинь сайн тал руу гарна шүү гэж ингэж хэлдэг юм байна. За яагаад бол энэ үйл ерөнхийдөө дандаа сайхныг ивэдэг гэх байхгүй юу? Бархас байдаг. За энэ нөлөө танд байгаа юм байна. 10 дугаар гэрт таны 10 дугаар гэрт барилж байгаа учраас тэр ажил төрлийн өөрчлөлт карьерийн агц. Одоо зарим нь магадгүй одоо албан тушаал дээр ирэх ч юм уу те. Иймэрхүү. За энэ үед санчир гараг бас энэ үед юу санаалдаг гэхээр хариуцлага. Мэдээж албан тушаал агч байгаа бол бас хариуцлага дагж ирнэ шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай байхыг сануул. Магадгүй та одоо хин нэг хийж чадахгүй байгаа, хийж чадахгүй байгаа тэр нэгэн зүйлийг хийх. За урам зориг оожоохыг тэд хажууд нь хариуцлага чухал шүү гэдэг үргэлж тэд зүйл сануулж байна гэсэн. За сарын сүүлч 12 сарын 22 бол өдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө. За энэ үеэс эхлээд бол таны 12 сарын 24, 30 энэ гэхэд бол романтик харилцаа буюу аль эсвэл сэргэх буюу аль эсвэл таны уран бүтээлийн онгод урам зориг сэргэж эхэлнэ. За романтик харилцаас гадна урам зориг, хайр дурлалын харилцаач бас сэргэж эхэлнэ гэсэн үг шүү дээ бас. За өөр нэг сайн мэдээ бол энэ үед бас хүүхдийн талаар нэлээд сайхан мэдээ сонсч магадгүй. Аль эсвэл хаа нэгтэй холоос ч юм уу те хүссэн хүлээж исэн тэр хариугаа сонсох боломжтой гэж. За ингээд 12 сар бол ерөнхийдөө охины ордоох нэг таатай, хүлээлттэй, урам зоригтой, ирээдүйд итгэлтэй ийм сар бол байх нэ. За ингээд та бүх охины ордынхондоо шинэ оны минь төргий. За би ч гэсэн охины ордынх юм байгаа юм. Тэгэхээр энэ бол урам зоригтой, итгэлтэй, өөдрөг
мүүлэлтэй хүсэл мөрөөдөлтэй хүрч ажиллах хүссэн зүйлээ хийхэд урам авах ийм он жил байх нэ. За шинэ оны минь төргий. Лайк, share, subscribe хийхээ мартав охиныхоо. За баярлалаа.